үзэн штэ ажлын төлбөрийн 5 гарагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Надтай хамт студид Намын Эрдэнэ ганц цацралаар ажиллаж байна. Өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр энэ 7 хоногт хэд хэдэн чухал үйл явдлууд бидийг хүлээж байна. За өнөөдөр орой Америк нэгдсэн улсын 5 дугаар сарын инфляцийн түвшин буюу CPI танилцуулагдах болно. За үүний дараачаар дараагийн өдөр уламжлал ёсоор за Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын дараачийн шийдвэр бол албан ёсоор танилцуулагдана. За энэ удаагийн шийдвэр шинэхэн ерөнхийлөгч Кевин Ворши хамгийн анхны шийдвэр танилцуулж байгаа үйл явдал гэдгээр бол онцлогтой байгаа. За эдгээрээс гадна энэ 7 хоногт бас биднийг за NBA-ийн финалийн тоглолт болон за дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнүүд бол хүлээж байгаа. Тэгэхээр энэ хоёр нээлт бас хэрхэн яаж өрнөх болоо гэдгийн сонирхолтой гол хөрөнгө оруулагчдын хувьд бол SpaceX-ийн IPO баасан гарагт хэрхэн яаж явагдах болоо гэдгийг бол анхаарал хандуулж байна. Тэгэхээр анхаарах хөдөлгөөний эхний хэсэгт бид Apple-ийн ивентийн талаар ярилцах болно. Анхаарах хөдөлгөөний хэсэг рүүгээ шилжицгээе. Тэгэхээр Apple компани хаврын хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ буюу WWDC гэж нэрлэдэг World Wide Developer Conference болж өнгөрлөө. Тэгэхээр энэхүү арга хэмжээнд яг юу яригддаг вэ гэхээр үйлдвэрлэлийн системүүдтэй холбоотой шинжилэлтүүд бол яригддаг байгаа. Тэгэхээр Apple компани бол маш олон үйлдвэрлэлийн систем эзэмшдэг. Бидний маш сайн мэддэг үйлдвэрлэлийн систем бол iOS буюу iPhone-ийн үйлдвэрлэлийн систем, за MacBook-ийн үйлдвэрлэлийн систем гэх мэтчлэн тэ. Тэгэхээр энэ жилийн гол дүр юу байсан бэ гэдгээс эхлэе л дээ. Би маш олон удаа маш олон дугаарууд дээр Siri-гийн талаар ярьж байгаа тэ. Тэгэхээр Siri мэдээж энэ өндөр хүлээлтийн эцэст бол шинжлэгдсэн хоёр дээр шинэ Siri-г харж амжив уу? Ер нь ямар хөө санагдав? За ер нь бол хүлээлт их өндөрлөө яг үнэ хэлэхэд. Яа тэгэхээр сүүлд нөгөө Siri жаахан гажигтай гэмээр үйлдэлүүд хийгээд байсан. Тэгээд Gemini-тай хамтарч байгаа гэдэг утгаараа бас нэлээд өндөр хүлээлттэй байгаа. Миний хувьд Siri-г яг ашиглаж эхлэегүй байна. Гэхдээ хүлээлт бол маш өндөр байгаа. Яа тэгэхээр сүүлийн үед угаасаа яг энэ бидний өмнө нь одоо хэрэгэлдэг байсан тэрхүү одоо Siri шал өөр төвшөнд очиж байгаа буюу яг ухаалаг болж байгаа гэдэг энэ одоо маш том хүлээлт. Тэгэхээр энэхүү ухаалаг болсноороо бид нар өнөөдөр яг өөрсдийнхөө амьдралд Siri-г яаж ашиглах вэ гэдэг нь аягүй сонирхолтой хүлээлт байна гэсэн үг. Тэгэхээр яг хоёрын хүлээлтэнд нийцхүүц одоо шинжилэлтийг бол Apple компани танилцуулсан гэж хэлэхэд бол хамгийн түрүүнд Siri-гийн нэршил өөрчлөгдсөн байгаа. За Siri нэмэх нь Apple Intelligence буюу товчлоод Siri AI гэдэг юм шүү дээ. Тэгэхээр AI гэдэг нь Artificial Intelligence биш, Apple Intelligence гэдэг үгийн товчлол байгаа гэсэн үг. За хамгийн ихэнд Siri юу хийж чаддаг болсон бэ гэхээр хувийн асуултуудад хариулах чадвартай болсон буюу одоо бусад хиймэл оюунуудаас ялгаатай гол зүйл нь энэ. Бидний одоо iPhone, MacBook дээр байгаа мэдээллүүдэд үндэслээд бидний одоо календар, одоо цагийн хуваар, эсвэл одоо утсан дээр ирж байгаа мессежүүдтэй холбоотой ч юм уу тийм илүү хувийн буюу персонал асуултуудад хариулж чаддаг болсон байна. За энийг нээлтэн дээр тимкүүг хэлэхдээ юу гэсэн үг гэж хэлсэн бэ гэхээр бид нар ухаалаг төхөөрөмжийг тухайн хэрэглэгчийн хувийн одоо төхөөрөмж байлгах ёстой гэдэгт бол итгэдэг. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ инновац хөгжүүлж байгаа гэдэг зүйлийг бол ярьсан байгаа. За мэдээж бол артталт нь Gemini-г ашиглаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр Gemini-г бас шууд ашиглахгүй байгаа юм байна. За WWDC-гийн үеэр бол Gemini-г бол дурдаагүй. За тэгэхээр хөгжүүлэгчд болон шинжээчдийн таамаглаж байгаа зүйл нь юу вэ гэхээр Gemini-г яг хаана ашиглаад байна? Gemini-г өөрсдийнхөө Apple Foundation модель буюу өөрсдийнхөө суурь моделийг хийхдээ цааталт нь одоо back хэлбэрээр буюу арын хэсэгт нь бол ерөнхийдөө ашиглаж байгаа юм байна гэдэг зүйлсүүдийг ярьж байгаа. За эдгээрээс гадна өөр нэг сонирхолтой зүйлсүүд юу вэ гэхээр одоо Siri AI-ыг бид нар одоо ашиглаад ямарваа нэг ингээд дуудлага өгөхөд за автоматар одоо энэ хэсгийнх нь одоо iPhone 15 Pro-гоос дэше Dynamic Island гэдэг хэсэг үү те. Dynamic Island дээр болохоор жижиг хариултын хэсэг гарч ирнэ. За эндээс нь байгаа анимашны хэсэг бас илүү солигдож байгаа буюу миний хувьд бол одоо тэр анимашн нэлээд таалагдсан, илүү өнгөлөг болж байгаа. За яг хин хэрэглэх боломжтой байгаа вэ гэхээр iPhone 15 Pro-гоос хойш загварын ухаалаг арга утастай хэрэглэгчид бол ашиглах боломжтой. За харин iPhone 17 Air болон 17 Pro хэрэглэгчтэй хүмүүс хамгийн хүчирхэг одоо функцүүдийг нь ашиглах боломжтой. Одоо энгийн үйлдэлүүдийг нь нөгөө iPhone 15, 16-нууд ашиглаж байгаа бол 17 Pro яагаад ингэж ялгаж байгаа вэ гэхээр за энэ зүйл хэмэл оюуныг өөрсдийнх нь on device буюу одоо iPhone дээр өөр дээр нээслүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүчирхэг чип хэрэгтэй болж байгаа. iPhone 15 Pro яагаад заавал ингэж багтж байна гэдэг нь iPhone 15 Pro-гоос хойш Apple-ийн маркетингийнхэн багийнхан хиймэл оюунд зориулсан ухаалаг утас гэж бол анхнаасаа танилцуулж ирсэн. Тэгэхээр энэ амлалтаа бас 2 жилийн дараа албан ёсоор ингэж биелүүлж байна гэж хэлэхэд болно. Иймэрхүү Siri-тэй холбоотой сонирхолтой зүйлсүүд боллоо. За хүмүүсийн хамгийн их анхаарал татж байгаа зүйл
Мэдээж энэ танилцуулгын хувьд бол уламжлалт хэв маяг жоохон эвдэгцэн гэж хэлэхэд болно. Яагаад вэ гэхээр өмнө нь iOS үйлдэлтэй, macOS, visionOS гэдэг ингээд нэг нэгээр нь үйлдэл системүүдэд танилцуулдаг байсан бол энэ удаад яг системийн шинжилэлт гээд бүх үйлдэл системүүдийн шинжилэлтэд нэгтгээд за хэмэл оюуны шинжилэлт гээд нэгтгээд ингээд нэг жоохон багцлаад үйлдэл системүүдийнхаа функцүүдийг танилцуулсан гэж хэлэхэд бол маш олон функц шинээр орж ирж байгаа. Гэхдээ тэр болгоныхын деталийн яриаг. Тэгэхээр танилцуулах арга хэмжээний хувьд өөрчлөлтийн хувьд бол ийм байлаа. Гэхдээ маш олон хүмүүсийн анхаарал хандуулж байгаа сонирхож байгаа нэгэн функц бол одоо гэр бүл зориулсан ялангуяа хүүхдэд зориулсан хүүхдийн аюулгүй байдлын функц байлаа шүү дээ. Тэр яг юу вэ? Тэгэхээр шинэ сэрийг ашиглахын тулд бас шинэ гар утас авах хэрэгтэй гэдгээс ойлгож байна. За тэгэхээр ер нь бол одоо хүүхдийн сошиал орчин дэх хэрэглээг хязгаарлан за хянана гэдэг бол эцэгчүүдийн хувьд бол аюу хүнд даваа болцсон. За ер нь эцэгчүүд төлөвлөр улс орны хувьд тийм болчиход байгаа. Тэгэхээр ер нь бол Apple-ийн зүгээс өөрөө яг экосистемийн дагуу талаа ашиглаад одоо энэ зовлонтой асуудлыг шийдэх боломжийг олгож байгаа юм байна. За тодруулах юм бол хүүхдийн аюулгүй байдлыг харах шинэ функцүүдийг танилцуулсан байгаа. За эдгээр шинжилгүүд нь эрэх намар гарах iOS 27 үйлдэл системээр хэрэглэгчдэд хүрэхээр төлөвлөгдсөн байгаа. За хамгийн нэгдүгээр онцлог нь бол child count үүсгэх буюу одоо хүүхдэд зориулсан хаяг үүсгэх, бүртгэл үүсгэх юм боломжтой. За шинэ төхөөрөмж тохируулах үед систем эцэг эхчүүдэд хүүхдийн бүртгэл үүсгэхийг зааварчилна. За үүнийг хийснээр бол насан туршидын вебсайтуудыг хязгаарлах, за насны ангиллал тохирсон медиа контент харуулах, за App Store-оос бас насны хязгаарлалтай одоо апп татахыг одоо автоматар зохицуулах юм байна. За тэгээ 13 хүртэлх насны хүүхдүүдэд заавал шаардлагатай бөгөөд 18 хүртэлх насны хүүхдүүд бол ашиглах боломжтой, эцэгчүүд нь хүүхдэд бол ашиглах боломжтой. За дараагийн онцлог зүйл нь үзэг зөвшөөрөл хүсэх. За энэ бол эцэгчүүд хүүхдийнхээ одоо төхөөрөмжтөр зөвхөн өөрсдийн зөвшөөрсөн одоо үндсэн аппликейшнуудыг үлдээж за цаг хугацааны авцад нэмээд ингээ явах. Одоо дараагийн аппуудыг нээж өгөх ийм байдлаар явах юм байна. За мөн өмнө нь одоо байсан апп татахад зөвшөөрөл авдаг ask to buy гэсэн функц дээр нэмэгдээд Safari өгтөчөөр шинэ вебсайт руу орохоос өмнө эцэгхээсээ заавал зөвшөөрөл авдаг ийм систем орж ирсэн. За энэ бол iPhone, iPad, за Mac дээр одоо өөр хоорондоо уялдаатай ажиллах учраас экосистемийн давуу тал бол энэ дээр гарч ирж байна. За мэдээж бас харилцаа холбооны аюулгүй байдлыг яаж хангах вэ гэхээр за Message, за FaceTime, за одоо iPhone-ы өөрийнх нь аппликейшнуудаар за хүүхэд хэн нэгэнтэй одоо шинээр холбогдохоос өмнө эцэгхээс заавал зөвшөөрөл авах нь одоо өсөх шаардлагатай болно. Тэгэхээр хүүхдтэйгээ ямар хүн харьцаж байгаа вэ? Хинтээ харьцаж байгаа вэ гэдгийг нь шууд одоо хянах боломжтой гэсэн. За өмнө нь зөвхөн одоо нүцгэн зураг ч юм уу бичлэгийг одоо бүдгэрүүлж харуулдаг одоо байсан communication safety функц нь за улам сайжирч одоо яг дундаа хуваалцж байгаа зураг, видеонд одоо ёс зүгөө одоо дүрслэл за хүчирхийллийн контент илэргүй шууд хаадаг болох юм байна. За энэ нь 18-аас доош насны хэрэглэгчид шууд автоматар одоо анханасаа идэвхжсэн байх юм байна. За аппликейшнийг бас ашиглах хугацааны зохицуулт байна. Тэ screen time гэж нэг амир юм байна. Хүүхдүүд ингээд хит их хэрэглээгээр ингээд ашигладаг. Тэгэхээр screen time-ийн хувьд гэвэл screen time зэсийг бүрэн шинжилснээр эцэгчүүд хүүхдийн дэлгэц ашиглалтын дундаж хугацаа болоо хамгийн их ашигласан аппуудыг нэг дороос хэлбэрхэн харах боломжтой болсон. За мөн гэр бүлээрээ хооллох, за гадаа тоглох зэрэг одоо гэр бүлийн нэг чухал үйл явдлууд одоо тэр цаг хугацааны үед бол ганцхан төвшлөлтөөр хүүхдийн төхөөрөмж ашиглалтыг шууд хязгаарлах эсвэл хүүхдэд одоо даалгавраа дуусгахын зориулж хугацааг нь сонгож өгөх боломжтой гэх мэтлэр маш уян хатан болсон байна. За мөн үзүр үйлчилгээ, тоглоом, сошиал медиа зэрэг аппийн одоо ангиллуудад хүүхдийн насны онцлог тохирсон. За энэ бол бүр тэр ялангуяа мэргэжлүүдийн судалгаанд үндэслэн хүүхдийн насны онцлогт тохирсон ашиглах хугацааны зөв хэмжээг бас эцэгчүүдэд санал болгох юм байлээ. Тэгэхээр одоо хэдэн цаг ашиглах боломжтой вэ гэдгийг одоо энэ үүний дагуу мэдэх боломжтой гэсэн үг. За тэгээд Apple компани бол Америкийн за педиатрийн академитай хамтран за гэр бүлийн медиа төлөвлөгөөг бол гэр бүл зориулсан энэ медиа төлөвлөгөөг Apple-ийн бүтээгдэхүүнүүд зориулсан одоо ийм гарын авлага болон хөгжүүлж байгаа гэсэн ийм одоо мэдээлэл. Тэгэхээр энэ бол миний хувьд бол айгүй зөв санагдчихээн. Тэгэхээр Неогийн хувьд бас одоо хүний хувьд энэ шинжилгээ ямар яг одоо надад энэ screen time маш их хэрэгтэй байгаа. Учир нь одоо юу гэдэг яг хүүхдийнхаа гар утасны хэрэглээ за сошиал хэрэглээг би хянахын тулд надад заавал одоо өөр хажууд нь байж явах ч гэдэг юм уу эсвэл тэрхүү одоо сэрүүлэг тавьдаг байдлаар ерөнхийдөө зохицуулж ирсэн. Тэгэхээр яг screen timer бол бид нар яг тодорхой хэмжээний хугацааг тавиад тодорхой хэмжээний аппликейшн дээр тэдэн минут ч гэдэг юм уу энэгээр нь бол одоо зохицуулт хийчих юм бол эргээд одоо хүүхдээс нь бас эргээд одоо илүү их үзье гэдэг хүсэлт нь бол багасгах ч гэдэг юм уу энэ бол одоо яг эцэгчүүдийн хувьд бол нэлээд тулгамж байгаа асуудлыг бас шийдсэн ийм одоо давуу талуудыг үүсгэж байна гэж харж байна. Тэгээд яг ирээдүйд одоо
энэ бол бүр л илүү их одоо төгс болох бах. Тийм учраас screen time бол ер нь яг бас хүүхдүүд гэлтгүүгээр бидний өөрсдийн амьдрал бас асуудлууд байгаа. Маш их scroll хийх ч юм уу эсвэл social media дээр хэтэрхий их одоо цагийг өнгөрөөхөд бол энэ одоо цаанаасаа юм одоо нормал байдлаар ингээд төгжилттэйгээр орж ирдэг байх юм бол миний хувьд ч гэсэн одоо өөрийнхөө одоо яг тэр social дээр зарцуулж байгаа их цагийг бол бас хэмнэх боломж бий болж байна гэж. Ялангуяа одоо манай Монголын нийгмийн хувьд бол одоо ерөнхий боловсролын багангийн хүүхдүүдийн хувьд сошиал медиа платформ ялангуяа фэйсбүүкийг хэрэглэнэ гэдэг нь өөрөө энгийн зүйл болчиход байгаа шүү дээ. Хичээлийнх нь хуваар, хичээлийнх нь хөтөлбөр даалгавар нь сошиал медиа платформоор дамжиж шүү дээ. Тэнгуут сошиал медиа платформын хамгийн энгийн заалт юу вэ гэхээр 13-аас доош насны хүүхэд хэрэглэх хориотой. Угаасаа анханасаа хориотой гэсэн. Тэнгуут манай монголчууд ерөөсөө энгийн зүйл юм шиг болгоцсон. Тэнгуут одоо зохицуулагч байгууллагын зүгээс энэ жилээс юу орж эхэлсэн бэ гэхээр Их Британийн зүгээс Google болон за Apple компанийн хувьд одоо яг энэ зүйлүүд дээр та хэд ямар нэгэн арга хэмжээ аваад тэгэхгүй бол бид нар торгуул ногдуулах шүү гэдгээ сануулж эхэлсэн. Хамгийн ихний алхмыг бол Apple маш одоо ухаалгаар бол хийж гэнэ гэж хэлэхэд болно. За нөгөөтэйгөр одоо бага насны хүүхдтэй холбоотой тэр ёс бус хиллэг те дүрс бичлэг эдрийг бол шууд эцэг ихт мэдэгдэл ирэх юм лээ. Танаа хүүхдийн гар утсан дээр ийм мессеж ирлээ, ийм одоо контент ирлээ гэдэг ч юм уу. Тэгээд тэнгуут тэрнийх нь дараагийн арга хэмжээг ямар нэгэн цаг алдахгүй байдлаар авнаа гэдэг нэг зүйл. Тэгээд энэ шинжилэлтүүд явагдсны дараа технологийн салбарт аягүй сонирхолтой юм болж байгаа нь ер нь бол хүүхдүүдтэй Android үйлээс нэмш iPhone-ыг хөдөлж авах нь барыг зөв сонголт шүү гэдэг ийм уриалгууд хүртэл хэд хэдэн зүйлсүүд харагдчихлаа. Гэхдээ хөрөнгө оруулагчдад бас төдийлөн таалагдсангүй те нэг хувьцааны хоног 2 хоногийн дотор бас огцон унлаа шүү дээ. Билгүй яг. Тэгэхээр Apple-ийн хувьцааны үнэлгээн дээр бүгд бас ярилцээ. Сая 2 хоногийн хугацаанд ерөнхийдөө Apple компани яг хувьцааны үнэлгээ бол ерөнхийдөө одоо томоохон уналтыг үзүүллээ гэж ойлгож болно. За энэ ямар уналтын гэхээр ерөөсөө 2 хоногийн дотор ойролцоогоор бол 9.4% унсан байж байгаа. Apple-ийн хувьцаа бол одоо ийм богино хугацаанд ийм өндөр дүнгээр унах нь бол одоо маш ховор байдаг. За яагаад ингэдэг гэхээр мэдээж нөгөө market cap буюу зах зээлийн хэмжээтэй холбоотой. Тийм болохоор хөрөнгө оруулагчид бол ерөнхийдөө Apple-аас яг энэхүү үйл ажиллагааны дараа бол одоо гарч ирсэн гэж ойлгож болно. За энэхүү гарах болсон шалтгаан нь одоо дан ганц одоо юу гэдэг энэ WWDC одоо энэ ивенттэй холбоотой муу гэж хэлэхэд бол бас хэцүү. Яагаад тэгэхээр Apple-ийн хувьд бол угаасаа тодорхой хэмжээний өөрсдийнх нь одоо ийм seasonality гэдэг ойлголт байдаг. За би энийг бол илүү тайлбарлах нь бол чухал юм байна гэж үзэж байна. За энэ бол Apple-ийн хувьцааны хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд дунджаар саруудад ямархуу өөрчлөлт ордог вэ гэдэг ийм зурагт байж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол 6 дугаар сард бол нийтдээ хасах 1.2% буюу ер нь бол 6 дугаар сард бол унах магадлал 20 жилийн дунджаар хамгийн өндөр байдаг. Тийм учраас сая 6 дугаар сар гарснаас хойшоогоо бол энэхүү ивент давхцж байна. За энэхүү одоо seasonality-тэй ерөнхийдөө давхцаж орж ирж байгаа. За тэгвэл 7 дугаар сард ерөнхийдөө хамгийн өндөр өсөлтийг үзүүлдэг буюу 2.2%-аар өсдгөө 20 жилийн дунджаар. За энийг 10 жилийн дунджаар харах юм бол энэхүү тоон хувь нь бол бүр өндөр байдаг. За яагаад 7 дугаар сард энэхүү өсөлт ордгийг гэхээр ер нь бол технологийн компаниуд дээр ажиглагддаг зүйл байгаа. Тэгэхээр ер нь бол нэг жилийн одоо 4 хувааж үздэг бид нар одоо яг улирлаар. Тэгвэл хагас жилийн тайлан буюу эхний 2 улирлын тайлангаар технологийн компаниуд ерөнхийдөө дандаа эерэг үзүүлэлттэй байдаг. За тэгээд санхүүгийн тайлан ерөнхийдөө 7 дугаар сарын сүүлээр гарч байгаа. Тэрийг ухцсан томоохон өсөлт ордгоо гэдэг одоо ийм тайлбар байгаа. За энийг бол яг энэ хөрөнгөний зах зээл дээр seasonality гэж тайлбарладаг. За ингээд ерөнхийдөө оны эцэс рүү бол ерөнхийдөө өсөлт ордгоо гэдгийг бол бид нар энэ хүү seasonality-гаар бас тайлбарлаж болдог. Тэгэхээр яг энэ нөхцөлийн дагуу 6 дугаар сар гарснаар бол Apple-ийн хувьцаа нь бол бас уналттай эхэлж байгаа. За ингээд 6 дугаар сарын сүүл хэсгээс эргээд өсөлт ороод 7 дугаар сард өсөлт ордгоо гэдгийг бол бид нар энэ 20 жилийн дундаж үзүүлэлтээр бол харж болохоор байна. Бараг iPhone-ийн настай дөөцхүүс хэмжээний үзүүлэлт шүү дээ. Үүнээс гадна бас яг энэ хэсгийнхаа төгсгөлд нь WWDC дээр танилцуулсан 2 юм чухал зүйлийг бас товчхонд ордох хэрэгтэй болов гэж бодож байна. Бид нар одоо шинэ iPhone-ы iOS үйлдэл систем гарангуутал уншуулахгүй юу гэдэг нэг юм асуудал гардаг шүү дээ. Би бол аюул хэлсдэг. Миний утас гацаад бас илдээ юунд дийлэхгүй юм биш үстэй гэж бас бодоод. Харин тийм. Тэгэхээр энэ дээр маш сонирхолтой нэг зүйлийг оруулж байна. За тухайн шинжилэлт хийсний дараачаар iPhone-ы хурд илүү сайжирнаа гэдэг зүйлийг ярьсан. За жишээ нь юу гэсэн үг вэ гэхээр AirDrop-ийн хурд бол нэг 80% хүртэл сайжирна. За одоо бид нар шинэ
одоо iPhone-оор ингээд зураг дараад тэнгууд л дарсан зураг маань шууд галерей руу орж ирдэг шүү дээ. Тэр хурд маань одоо 70% орчим гэдэг ч юм уу. Тэгээ ийм хид хидэн тоонуудыг хэлсэн. Тэгэхээр энэ дэр юу гэж байгаа вэ гэхээр утсаа шинжлэхгүйгээр үйлдвэрлэлийн системээ шинжилээд утас чи илүү хурдан болох боломжтой. Гэхдээ энэ дэр маркетингийн нэг хідэн залийг бол анзаарах хэрэгтэй. Англи хэлэн дээр up to буюу тэдэн хувь хүртэл гэдэг үгийг бол Apple болон технологийн компаниудад ашигладаг. Тэгэхээр энэ 1% хүртэлж байж болно, 80% хүртэлж байж болно тий. Тэгэхээр нэг ийм зүйлүүдийг ярьсан. Эдгээрээс гадна энэ намар танилцуулагдах магадлал маш өндөр байгаа. Эффектив дэлгэцтэй iPhone-ы талаар нэг ийм сэжүүр өгөөд өнгөрчихсөн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо aspect ratio буюу одоо зурагны хэмжээсүүдийг ингэж хооронд нь сольдог ийм амархан ийм солих боломжтой функцийг танилцуулж байхдаа хэвтэ дэлгэцтэй ийм зурагны хэмжээсийг харуулсан. Гэхдээ тэр нь бол яг iPad-тай харахад бол нилээдгүй тийм iPad-ээс өөр хэмжээ байсан. Тэгээ энийг харсан хүмүүс бол за ер нь бол одоо эффектив дэлгэцтэй iPhone-д зориулж бол энийг албаар ингэж харууллаа. Тэгэхээр энэ намар Apple-ийн хамгийн гол зүйл нь бас эффектив дэлгэцтэй iPhone байх юм байна гэдэг зүйлийг ярьдлаа. За энэ жилийн арга хэмжээний бас хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр энэ бол одоо Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook-ийн хамгийн сүүлийн албан ёсны Apple-ийн арга хэмжээ буюу хамгийн сүүлийн удаа 15 дахь удаага WWDC арга хэмжээг өөрийн биеэр удирдах за ажиллаа. 9-р сарын 1-нд бол John Turnus-д хүлээлт өгөхөөр болж байна. Тэгэхээр нэг ёсондоо Tim Cook-ийн одоо сүүлчийн бүжиг буюу одоо үдэлтийн тийм арга хэмжээ болж өнгөрлөө. WWDC 26-гийн хувьд бол маш юм гайхалтай, сонирхолтой маш олон функцүүдийг танилцууллаа. Ажлынхын төлбөрийг энэ хэсэг үүгээр өндөрлөж байна. За хэсэг завсарлаад бид энэ удаагийн онцлог зочинтойгоо ярилцуулна. Өнөөдрийн зочин Сурын цэгийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Цэлмэг ах болно. Бид хиймэл оюуныг боловсролын салбарт хэрхэн яаж ашиглаж байгаа талаарх мэдээллийг хуваалцгаулна. Хөтөлбөр маань онцлог зочны хэсгээр үргэлжлүүлж байна. Бидэнтэй ярилцахаар Сурын цэгийн үүсгэн байгуулагч за гүйцэтгэх захирал Цэлмэг хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа, өршөнд баярлалаа. Тэгэхээр юун дөрөнд хамгийн нэг сонирхолтой юм гэвэл за манай Монголын боловсролын систем за нэг ингээд 50-аас 60 хүүхэд суух бол хамгийн одоо наад захын асуудал болсон байгаа тийм. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх бас маш олон гарц гаргалгаа байгаа. Гэхдээ та хэдийн хувьд яагаад одоо AI энэслэмжтэйгээр шийдэх ёстой гэж харсан бэ? За Сурын цэгийн ямар гэр бүлүүдэд хамгийн бодит үр дүнгээ одоо өгч байгаа вэ? За юуны төрөнд бол боловсрол дээр бол нэг анги 50-аас 60 хүүхэд гээд байгаа тийм. Тэнгүүт энэ дээр яг юуны асуудал яригдж байна гэхээр боловсролын яг хүртээмжийн асуудал яригдж байгаа. Нэг хүүхдэд нэг багшид хэдэн хүүхэд ногдож байна гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр одоо тухайн багшаасаа сурагч нар тусламж авмаар байна гэхэд тухайн үед одоо тухайн багш нь хүүхд болгондоо хурж ажиллаж чаддаггүй ч юм уу тийм учраас нөгөө боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ямар аргууд байж болох вэ гэж бодох юм бол одоогийн нөхцөлд химэл оюун ухаан ингэж их хөгжиж байгаа цаг үед бид нэр яг химэл оюун ухааныг багш шиг за эхний ээлжинд бол яг багш шиг биш юм а гэхэд багшийн туслах, сурагчийн туслах маягаар ашиглах боломжтой байна гэж хараад ерөнхийдөө чанартай боловсролын хүртээмжийг нэмэх зорилттойгоор бол химэл оюун ухааныг ашиглаж эхэлсэн байгаа. Манай Сурын цэгийн минь болохоор тэгээд Сурын цэгийн минь одоогоор болохоор 60 мянган сурагчтай тэгээд 4 сургууль нэвтрээд явж байна л да. Тэгэхээр ерөнхийдөө эцэг эхээсээ ч юм уу те ямар нэгэн даалгавраа чадахгүй байгаа хүмүүс илүү шууд хариулт авах гэхээсээ илүү туслуулах алхам алхмаар хариулт авах гэдэг тийм юутай яг бодит үр дүн аваад явж байгаа тийм байна. 60 мянган хэрэглэгч гэдэг бол одоо энэ богино хугацаанд бол маш олон хэрэглэгчийг бол ялангуяа энэ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг татаж чадсан байна тийм. Тэгээ миний бас нэг сонирхож байгаа зүйл нь химэл оюуныг боловсролын салбарт ашиглана гэдгийг илүү жоохон задлаа гэж бодож байна л да. Тэгэхээр магадгүй бас мянган жилийн өмнө бид нар боловсролын салбарт анх ингээд номыг ингэж ашиглаж ирсэн процесстэй ер нь бол ойролцоо байх те энэ шин зүйл. Тэгэхээр ер нь химэл оюуны боловсролын салбарт ашиглана гэдэг нь яг яаж ашиглана гэсэн үг өөрөө бас сая товчхон дурдлаа шүү. Шууд хариултыг нөхгүйгээр процессд нь туслаа явна гэх. Энийг жоохон дэлгэрүүлвэл. За ерөнхийдөө манайх дээр одоогоор нэг хоёр төрлийн юм байна. Нэг нь болохоор Яш бэлтгэл гэж байна. За энэ дээр нь болохоор цаашаа өргөжөөд SAT, IELTS ч юм уу те нөгөө тестүүдэд бэлтгэх боломжтой болоод явчихна. Нөгөө талаараа AI багш хэсэг маань байна. AI багш маань болохоор тухайн хүүхэд бодлого асуулаа. Эсвэл ямар нэгэн түүхийн асуулт ч юм уу, нийгмийн асуулт ч юм уу юу ч үж болно. Тэрийг манай AI багш маань яг Монголын боловсролын стандарттай тааруулаад цаанаас нь тэдгээр ангийн хүүхд юм байна гэд
тухайн хүүхдэд тохирохоор хариултыг эхнээс нь эхлээд өгдөг гэсэн үг. Одоо яг ChatGPT-тэй харьцуулах юм бол илүү юм багш шиг тэгээд Монголын боловсролын стандартад тааруулсан тиймэрхүү байгаад байгаа. Одоо манайх шинэ фичер оруулж ирж байгаа болохоор ямар нэгэн асуулт асуухад тэрийг видеогоор бүр ингээд AI багш гарч ирж хагаад тайлбарсан тийм видео автоматар ингээд үүсэж явах юм. Тэгэхээр энэ цаашаа болохоор химэл оюухан бол илүү тийм интерактив буюу ингэж тухайн харьцаж ажиллаж болдог. Тиймэрхүү болвол илүү нэг боловсролын салбарт дөхөм орж ирнэ гэж боддог. Тэрнээс биш бас те зөвхөн ингээд текстээр хариулт өгөх биш, бид нар бас өөр арга замуудыг судлаад яг сурагч бүр төвийн AI багш гэдээ явж байгаа. Багш хүн ямар байх вэ те тэрийг илүү судлаад хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр та бүхний хувьд ер нь богино хугацаанд маш одоо цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо энэ их одоо 60,000 хэрэглэгч за тэгээд дээрээс нь хувийн сургуулиуд нэвтрээд гих мэтчлэн ингээд богино хугацаанд маш өндөр амжилт үзүүлсэн байна. Тэгээд үүний хажуугаар бас нөгөө энэ жил хөрөнгө оруулалт буюу хамгийн анхны хөрөнгө оруулалтаа татаж авч чадсан байна. Бас үүнд нь баяр хүрэх зүйтэй байх. Тэгэхээр ердөө одоо ийм цомхон одоо хүнтэй багийн хувьд ийм одоо хурцтай өсөлт үзүүлэхэд та бүхний яг ямар давуу тал нөлөөлөв? За нэгдүгüрт болохоор одоо энэ химэл оюухан айгүй их нөлөөлж байгаа л да. Одоо манай хамаг ажил кодны бараг 95% бол манай химэл оюухан бичдэг. Тэгээ контент дээр ч гэсэн одоо copywriting, дизайны янз бүрийн асуудал дээр яг манай шууд end product болгож ашигладаг л дээ. Сүүлд нь зүгээр тусламжаар copywriting-аа сайжруулах ч юм уу янз бүрийн байдлаар тусламж авч ажилладаг. Тийм учраас яг 2-3 хүний яг цонхон бүрэлдэхүүнээр бид нэр маш хурдтай ажиллаж байгаа гэж ерөнхийдөө бодож байгаа. Тэгээ би бас өөрөө нөгөө технологийн суурьтай хүн болохоор тэр маань их тусалсан баг гэж бодож байгаа. Би зардлын хувьд бас айгүй нэг зүйлийг сонирхмоор байна л да. Одоо хаасайг бол химэл оюун гэдэг технологич нь бусад технологиудтай харьцуулахад өөрөө айгүй өндөр зардалтай гэдэг. Тэгэхээр 60,000 хэрэглэгчийн одоо тэр өдөр тутмынх нь хэрэгцээг хангах зардал ер нь хэр вэ? Ер нь цаашдаа энэ зардлыг бас яаж өснө гэж харж байна даа. За энэ дээр болохоор яг зардлууд тодорхой хэмжээнд гарна мэдээж гарна химэл оюухан ашиглаж байгаа учраас тэгээд манайд ер нь сард ойролцоогоор 5-6 тэрбум токен ашиглагдаж байгаа. За тэнцэнээс ерөнхийдөө багцаа авчиж болох бах. Тэгээд манайх нөгөө Сан Франциско руу Y Combinator-ийн юунд явахаар тэнцэж явахаар болсон. Гэтэ яг үндсэн хөтөлбөрт нь биш. Тэн дээрээс биднэрт нөгөө юм технологийн грант олгодог. Тэгээд бид нар бас өмнө Google for Startups хөтөлбөрөөс нөгөө технологийн грант авсан байгаа. Тэнцэнээсээ тодорхой хэмжээнд ашиглаад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө гарч байгаа зардал маань Google-ээс одоо авсан кредитнээс ингээд ашиглагдаад явж байгаа гэсэн үг. Y Combinator бол одоо стартапынхны баг мөрөөдөл болсон комбинатор тий жилдээ нэг 10,000 орчим стартап бол одоо хүсэлтэд илгээгээ цөөхөд 1% хүрэхгүй тэнцдэг тий. Миний санджаагаар бол Монголоос бол одоо про стартап бол тэнцэж одоо амжилттайгаар төгсөж грант татсан гэдэг нь бол санагдаж байна. Тэгэхээр Y Combinator хамрагдаж байгаа хөтөлбөрийнхаа талаар бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч. Y Combinator-т бид нар болохоор Startup School 2026 гэдэг хөтөлбөрт хамрагдаж байгаа. Тэнд болохоор нэг 2 хоногийн ивент тэгээд hands-on яг ингэ сургалт маягийн юмнууд бас болохын групп. Тэрэн дээр яг онцлог спикерүүд гэх юм бол нэгт Nvidia-гийн CEO Jensen Huang байна. Хоёрт OpenAI-ийн CEO Sam Altman. Тэгээ Meta-гийн нөгөө AI-ийн юг ахалж явдаг Alexander Wang гэдэг ийм хүмүүс мундаг хүмүүс байгаа. Тэгэхээр бид нэр тэр хүмүүсээс очиод яг ингэ технологи AI-аар ингэ төрүүлж явж байгаа хүмүүсээс санал бодолтой юу гэдгийг тэдний сураад тэгээд дээрээс нь хамгийн чухал нь гэх юм бол сая ярьлаа шүү дээ. Y Combinator бол стартапуудын мөрөөдлийн юу гэдэг. Ерөнхийдөө бол яг үндсэн хөтөлбөрт нь багтчих юм бол $500,000 хөрөнгө оруулалтыг 7%-аараа өгж авдаг. Тэгэхээр энэ бол маш том зүйлтэй. Тэгэхээр бид нар ерөнхийдөө яг алсын зорж байгаа юм гэх юм бол яг Y Combinator-ын үндсэн хөтөлбөрт нь орох гэдэг ч юм уу. Тийм юм руу зорж байгаа. Манай сая 100-ны хөтөлбөрт явуулж үзсэн. Гэхдээ хараахан тэнцээгүй. Яг гэхдээ топ 10% бол багтсан гэдэг бол мэдээ ирсэн. Тэгээд 100 Сан Францискод нөгөө партнер интервью авдаг хүмүүстэй нь уулзаад тэгээд за дараа нь бид нар явуулахдаа юун дээр илүү сайжруулах хэрэгтэй вэ гэдэг талаар ер нь бол асууя гэж бодож байгаа. Тэгэхээр
дотоодын зах зээлд харьцангуй ингээм амжилттай туршигтай явж гин гэж миний зүгээс бол харж байна. Гэхдээ бизнесийн зарчмаар энэ өөргөжөж тэлэх хэрэгтэй, зах зээлд тэлэх хэрэгтэй тий. Тэгэхээр цаашаа одоо Казахстан, Узбекистан, за Киргиз зэрэг Төв Азийн орнууд руу бас тэлэх төлөвлөгөөтэй байгаа гэж сонсон. Тэгэхээр яг ижил төстэй асуудалтай боловч за хэлний хувьд, соёлын хувьд за бас хүлээн авч байгаа хүмүүсийн одоо сэтгэлгээ байна уу, одоо амьдралын хэм маягийн хувьд ингээд шал өөр байгаа. Тэгэхээр эдгээр зах зээлүүдэд сурыг за хэрхэн нутагшуулахаар ер нь харж зорж байгаа вэ? Энэ талаар хуваалцвал. За ерөнхийдөө одоо ингээд дараагийн том технологийн стартап гэх юм бол ийм жижиг асуудал, илүү ниш асуудал шийдэж ингэж гарч ирсэн байдаг л та. Одоо нэг банкнд үүсдэг ийм санхүүгийн асуудлыг шийдэх ч гэдэг юм уу. Миний харж байгаагаар болохоор Монголд болохоор ийм боловсрол эсвэл эрүүл мэнд гэдэг асуудлууд нь угаасаа ийм нээлттэй ийм том асуудал байгаа гэдэг. Тэгэхээр одоо жишээлбэл ChatGPT ийм хэлнүүд Монгол дээр одоохондоо сайн ажилтгүй эсвэл угаасаа тэр компаниудын зорилго нь биш шүү дээ ерөнхийдөө бол тийм. Тэгээд яг боловсролд чиглэсэн ч платформ биш ерөнхий AI гэж явж байгаа шүү дээ. Тийм учраас Монголдоо ингээд сайн нутагшуулаад сурагч бүр ингээд хувийн AI багштай болчих юм бол бид нэр тухайн стратеги яг ашиглаад ойр дорны тийм Казахстаны улс гэдэг чинь бас манайхтай бас төстэй улс шүү дээ. Ер нь асуудлуудын хувьд ч гэсэн тэгээд хэл юуны хувьд ч гэсэн одоо нүүдэлчин хүмүүс байна те. Бас ерөнхийдөө төстэй гэж хараад байна. Тийм учраас бид нэр Монголдоо ингэж нэвтрүүлж нутагшуулсныхаа дараагаар дараагийн төстэй улснууд руу нэвтрнэ гэсэн юм санал бодолтой байна. Би төгсгөлд нь асуухад хэмэл оюуныг угаасаа боловсролын салбарт аль хэдийн ашиглаад эхэлж гисэн те. Гэхдээ албан ёсоор бол одоо улсууд ер нь яаж ашиглах вэ гэдгийг бол хараахан шийдэж чадаагүй байх шүү. Хятадын одоо хэд хэдэн бодлогуудыг бид зүгээр зах тухаас нь сонсож байна те. Манай Монгол улсын хувьд бол одоо албан ёсны тийм хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөр байхгүй байгаа ч гэсэн хүүхдүүд аль хэдийн ChatGPT, Gemini-г бол өөрсдөө хичээл сургалтанд ашиглаад эхэлж гисэн те. Тэгэхээр ер нь бид нар улсаараа нийтээрээ ер нь хэмэл оюуныг боловсролын салбарт хэрхэн яаж ашиглавал илүү үр дүнтэй юм шиг санагдаж байна. Чиний бас хувийн бодлоо бидэнд хуваалцаж. Тал талын хүмүүс л шүү дээ. Одоо боловсролын яамныхан байна, боловсролын ерөнхий газрынхан байна. За та бүхэн шиг бүтээгдэхүүн хөгжүүлэн явж байгаа стартап байна. Манай Монголын өөрсдийн дотоодын LLM хөгжүүлж байгаа компаниуд байна тийм. Энэ компаниуд ер нь нэгдээд ер нь яаж цаашаа явуул илүү зүгээр юм шиг санагдаж байна. За миний бодлоор бол за ингээ улс болгон мэдээж өөр өөр бодлого гаргаад явж байгаа л та хэмэл оюухан дээр боловсрол дээр яаж байх вэ, продакт дээр яаж явах вэ гэдэг ч юм уу. Хятад бол одоо бүр цэцэрлэгээс нь эхлүүлээд яг хэмэл оюуханы хичээл ороод явдаг болсон. Тэгээд бас Арабын нэгдсэн Эмират улс бас адилхан ерөнхийдөө хэмэл оюухан руу илүү чиглэж байна. Бас Гана улс одоо хүүхд болгондоо ийм AI багштай болгоод нэг хүүхд дээр $5 зардал гараад гэхдээ дундаж дүн өссөн гэдэг бас иймэрхүү юмуд яваад байгаа. Тэгэхээр би Монгол дээр болохоор яаж харж байгаа гэхээр за манай LLM хөгжүүлж байгаа игүүнэ юм байна те. Одоо гадаадд жишээлбэл гадаадын Америкийн стартапууд юуныхаа кредитийг одоо OpenAI кредит өгдөг. Энэ төрөөс нь хөрөнгө оруулалт хийсний дараа OpenAI одоо жишээлбэл сая $2 сая технологийн зардлыг чи өгөө. Тэгээ манай 2% ч аав гэдэг юм хөрөнгө оруулалтууд хийдэг. Ийм том LLM хөгжүүлдэг компаниуд. Тэгээ миний харж байгаагаар болохоор төр нь бас бодлого гаргаад манайх одоо нэг хэмэл оюуханаа ер нь яаж ашиглаж явах вэ? За тэгвэл энэ дээр хэрэгтэй ямар компаниуд ямар хөгжүүлэлтүүд хийж ийн гэдэгтээ илүү нээлттэй танилцаад тэрний дараагаас одоо игүүнээ ч юм уу те LLM хөгжүүлж байгаа компаниуд маань илүү нөгөө дэд бүтцээр нь орж ирэх, дэмжих гэдэг тиймэрхүү юмнууд ингэж хоорондоо хоршиж ажиллах юм бол мэдээж маш сайн продакт гараад тэн маш хэрэгтэй үр дүнтэй байх гэж юу боддог. Тэгээ бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Тэгээд та бүгдд бас Y Combinator-ийн үндсэн хөтөлбөрт бас тэнцээсэй гэж өрөө. Цагаа гаргасан баярлалаа. Баярлалаа. Тэр үзэгчтэй ажлынхаа хөтөлбөр онцлог зочны хэсгээр үргэлжиллээ. За бид тун удахгүй макро эдийн засгийн хэсгээр та бүхэнд эргээд олцголоо. Ажлын төлбөр маань макро эдийн засгийн сэдвээр үргэлжлэх гэж байна. За тэгэхээр макро эдийн засгийн хамгийн эхний онцлог сэдв юу вэ? Эхний онцлог сэдв бол дотоодтой холбоотой сэдв байгаа. За 5 дугаар сарын инфляц болон гадаад худалдааны тэнцэлтэй холбоотой мэдээллүүд үндэсний статистикийн орооноос бол танилцуулагдсан байгаа. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг өгөхөөр Совда студиуд ажиллаж байна. Өглөөний мэндийг хүргэе Совда. Өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр 5 дугаар сард манай экспорт болон импортын одоо тоон дөнгөд ер нь ямархуу үзүүлэлттэй гарсан байна. Яг юу бас
өсөлтөнд нөлөөлсөн байна. За тэгэхээр Монгол Улсын гадаад худалдааны статистикийн тайлан за энэ онд бол түүхэн өндөр амжилтуудыг бол үзүүлж байна. За тэгэхээр үндэсний статистикийн хорооноос за 6 сарын 9-ний өдөр буюу өчигдрийн мэдээлэл гаргаснаар за энэ оны эхний 5 сард манай улс нийт 145 улстай за худалдаа хийж нийт бараа эргэлт 13.4 тэрбум ам.долларт бол хүрсэн байна. За ялангуяа экспортын үзүүлэлт бол онцгой өндөр гарсан байна. За нийт экспорт 8.5 тэрбум ам.доллар болж за өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56.9% буюу 3.1 тэрбум ам.доллараар бол өссөн байна. За энэ бол сүүлийн жилүүдэд ажиглагдсан хамгийн өндөр өсөлтийг үзүүлээд байна. За экспорт өсгөд яг голлон юу нөлөөлсөн бэ гэдгийг бол харах юм бол за зэсийн хөдөр баяжмал болон нүүрсний экспорт эрс нэмэгдсэнтэй бол холбоотой байна. За зэсийн хөдөр баяжмлын экспорт 2 тэрбум ам.доллараар нэмэгдэж за нийт экспортын 44.9% бол дангаараа эзэлж байна. За нийт ерөөдөө нүүрсний экспорт мөн 978.3 сая ам.доллараар өссөн бөгөөд нийт экспортын 37.8% бол бүрдүүлж байна. За тэгэхээр эдгээр хоёр бүтээгдэхүүний нийт экспортын бол 80% бол дангаараа бүрдүүлж байгаа. За манай улсын эдийн засаг уулуурхай түшгэлсэн бүтээцэл хэвээр байна гэдгийг бол бас дүгнж болохоор байна. За алтны экспорт бас өссөн байна. За боловсруулаагүй буюу хагас боловсруулсан одоо алтны экспорт 75.3 сая ам.доллараар бол нэмэгдээд байгаа юм байна. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр бол алтны унцын үн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1794.6 ам.доллараар бол өссөн байна. За энэ үзүүлэлтэд эргээр нөлөөлсөн гол хүчин зүйл бол басан байна гэсэн үг. За тэгэхээр импортын талаас бол авч үзвэл 2026 оны эхний 5 сард нийт импорт 4.9 тэрбум ам.доллар болж за өмнөх оноос 8.1% буюу 367.5 сая ам.доллараар өсөд байгаа юм байна. За тэгэхээр дизелийн түвшний импорт 250.4 сая ам.доллараар нэмэгдсэн хамгийн их нөлөөтэй байна. За тэгэхээр харин суудлын автомашины импорт бол 179.6 сая ам.доллараар эрс буурсан бас нэг юм үзүүлэлтийг ажиллаж болж байна. За тэгэхээр гадаад худалдааны тэнцэл бол 3.6 тэрбум ам.доллараар ашигтай гарсан нь за өмнөх онтой бол харьцуулахад 4.1 дахин нэмэгдсэн бол нэлийн гайхалтай үзүүлэлт бол ажиглагдаж байна гэсэн үг. За тэгэхээр экспортын гол чиглэл нь бол манай улсын хувьд бол хятад улс байгаа бөгөөд за нийт экспортын 93.6% бол дангаараа бүрдүүлж байна. Тэгэхээр манай Монгол улсын 5 дугаар сарын экспорт болон импортын гадаад худалдааны тэнцэл бол ийхүү маш өндөр огцом өсөлттэйгээр бол гарсан байна. Тэгэхээр энэ өсөлтийн бас гол шалтгаан болж байгаа нүүрсний талаар бас баг зэрэг ярилцъя гэж бодож байна. Нүүрсний үнийн өсөлт ер нь үнийн ханшийн савлгаа ер нь ойрын саруудад ямар байх шүү. За ойрох дорнодын асуудалтай холбоотойгоор нүүрсний үн бас дагаж өсөж байгаа. За ер нь бол нэг ийм нөхцөл явдгийг бол аягүй сайн ойлгох хэрэгтэй. Дэлхийд дээр ямар нэгэн байдлаар нийлүүлэлтийн сүлжээ доголдох гэдэг асуудал яригддаг. Нийлүүлэлтийн сүлжээ доголж байгаа бол commodity буюу түүхийдийн үнэлгээ бол өсөж идэг. За ковидын үед бол ягаад тэрхүү коксчих нүүрсний үн хамгийн өндөр одоо өсөлтийг үзүүлж исэн юм бэ? Манай эдийн засаг энийгээ дагаад бас маш хүчтэй томорж исэний илэрлэл нь бол яг одоо бас тохиолдож байна. Тэгэхээр ойрох дорнодын асуудалтай холбоотойгоор бол ерөнхийдөө коксчих нүүрсний үн бол сүүлийн 3 орчим сарын хугацаанд бол 10 гаруй нэмэгдсэн. За дулааны нүүрс бол тэрнээс ч илүү давсан ийм хэмжээгээр бол нэмэгдсэн байж байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ нийлүүлэлтийн сүлжээ доголдож байгаатай холбоотой commodity үн бол нэмэгдэж байгааг бол харж болохоор. Тэгэхээр бас өнөө орой Америк нэгдсэн улсын инфляц танилцуулалтаар байгаа. Тэгэхээр ер нь хүлээлт ямар байна? Энэ тал дээр. За хүлээлтийн хувьд бол инфляцийг бол нэлээд нэмэгдэнэ гэж хүлээж байгаа буюу 1.4%-аар Америкийн нэгдсэн улсын инфляцийн түвшин нэмэгдэнэ гэж хүлээж байгаа. За өмнөх сарын нөхцөлийг харах юм бол 3.8% дээр инфляцийн нөхцөл байгаа. Энэ бол 2% дээр байх ёстой гэдэг үндсэн зорилт байгаа шүү дээ. За тэгвэл одоогийн өнөөдрийн хүлээж байгаа инфляцийн тоон дата мэдээлэл бол 4.2% гарна гэдэг одоо хүлээлт байна. За магадгүй энэ рүү бол одоо хүрсэн за бүр юм давсан ч үзүүлэлт гарахыг бол үгүйсэхгүй. За яагаад гэж хэлж байгаа юм гэхээр түрүү 7 хоногт гарсан Европын холбооны одоо энэхүү инфляцийг харах юм бол 3.2% төрсөн буюу өмнөхөөсөө 1.2% одоо өсөлттэйгээр гарсан гэж байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын хувьд мэдээж энэхүү шатхууны зардалтай холбоотойгоор бол одоо үнэлгээ бол нэмэгдэх нь бол дамжиггүй. За гол нь хүлээлтээс илүү давчих юм бол өөрөө гэдэг хамгийн том асуудал байгаа. За тэр нь бол одоо хэрвээ энэ нөхцөл биелэх юм бол Америк нэгдсэн улсын энэхүү зах зээл дээр буюу хөрөнгөний зах зээл дээр бол бас нэлээд томоохон асуудлууд үүсэх юм боломжтой байгаа. Тэгэхээр 4.2% гэдэг бол маш өндөр хувь буюу байх ёстой хэмжээнээс 2 дахин ерөнхийдөө өндөр хувь болчихж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж нөгөө талдаа бодлогын хүүгээр энийг одоо доош нь буулгах, бодлогын хүүгийн одоо буулгах зай хэмжээг бол ерөнхийдөө танаад байхгүй болгож байгаа гэсэн. Маневр хийх зайг болгож байгаа гэсэн. Тийм учраас нөгөө хөрөнгө оруулагчид инфляц өсөх тусам
бодлогын хүү буухгүй маань. Бодлогын хүү буухгүй бол хөрөнгөний зах зээл дээр мөнгө орж ирэх одоо боломж нь бол хомигдож байгаа гэдгийг бол одоо үүнээс бол хүлээж байгаа гэж болгож байна. Орогт орнодод болж байгаа Ираны хямрал эхлэхээс өмнө бол одоо инфляцийн түвшин 2.4% байсан. Тэгэхээр 2.4-өөс хэдхэн сарын дотор маш хурдан хугацаанд 4.2 гэдэг хүлээлтэнд ороо ирлээ. 3.8% 4-р сарын бол өсөлт байгаа. Тэгэхээр энэ 4.2 дээрээ хүлээлтийн дагуу гарчлаа гэж бодоход маргаашийн шийдвэрт ер нь хэрхэн яаж нөлөөлөх бол маргааш бол одоо Федийн дараагийн шийдвэр бол танилцуулагдах шүү дээ. Тэгэхээр одоогийн хүлээлт бол 97% та ямар ч гэсэн хэвээр нь хадгална гэсэн хүлээлттэй байна. За мэдээж хэрвээ инфляц хурдцтайгаар өсөж байгаа буюу 4.2-оос дээш хувиар өсөх юм бол төв банкнаас бол бодлогын хүүг эргүүлээд чангалахаас өөр аргагүй ийм одоо нөхцөл рүү бол шилжинэ. Тэгэхээр хүлээлт бол 4.2 дээр байх уу тэрнээс дээшээ байх уу гэдэг дээр бол үндсэн хүлээлт байгаа. За энийг бас Монгол дээр бас бид нар бас буулгаж харах хэрэгтэй. Сая манай сувдаа бас тайлбарлаж манай гадаад тэнцэл бас нэлийн дажгүй сайн явж байгаа. Гэсэн хэдий ч бидний инфляцийн түвшин өсөж байгаа. За Think Mongols судалгааны институтийн одоо вебсайтн дээр гарсан мэдээллээр за хуучин төв банкны ерөнхий эдийн засгч байсан гаан очрын нийтлэлээс харах юм бол манай улсад бол жишээ нь төв банкаар дамжуулж бол инфляцийг удирдна гэдэг нь өөрөө хэцүү гэдгийг бол бас маш тодорхой бичсэн гоё нийтлэл гарсан байж байгаа. Тэгэхээр энэ нийтлэлээр дурдсанаар бол үндсэндээ төв банк бол бодлогын хүүгээр бол бид нар инфляцийг бол дийлэхгүй байна гэдгийг бол энэ дээр бол үндсэн гол санаагаа болгож бичсэн байж байгаа. Тэгэхээр мэдээж манай Монголын хувьд бол одоо бол яг энэ бодлогын хүү бол маш өндөр байгаа. За энийг бол одоо өсгөөд инфляцийг бид нар одоо буулгах боломж нь бол хомс байгааг бол тайлбарсан. Яг тэгэхээр нөгөө талдаа одоо юуны сангийн яамны гаргадаг нөхөр сангийн бодлого бол хэтэрхий одоо үргэлжлэн төсөв талаасаа бол хэтэрхий их үрээд байгаа учраас бид нар нөгөө нэг одоо салбараас хамаарсан эдийн засагтай байгаа учраас энэ нь бол одоо зөвхөн бодлогын хүүгээр хөдөлгөж болохгүй байна гэдгийг бол маш тодорхой тайлбарсан байгаа. Тэгэхээр үзэгчдээ бас санал болгоход энэ хүү одоо нийтлэлийг бас уншиж яг эдийн засаг ямархуу нөхцөл байдалтай хөдөлж байгаа гэдгийг харах нь бол маш яг энэ эдийн засаг талаасаа бол ойлголтыг бол нэлээд нэмэгдүүлэхээр ийм нийтлэл болсон байна. Тийм байна. Тэгвэл манай Монгол улсын 5 дугаар сарын инфляцийн түвшин мөн адил энэ 7 хоногт үндэсний статистикийн орооноос бол танилцуулсан байгаа. За өнгөрсөн сард 2 оронтой тоороо өсөөд байсан инфляцийн түвшин 5 дугаар сард 11%-ийг бол давсан байна. Энэ талаарх мэдээллийг сувдаа өргөнэ. За тэгэхээр хэрэглээний бараа үйлчилгээний үн буюу за инфляцийн түвшин 5 дугаар сард өнгөрсөн оны өмнө үеэс ерөөдөө 2.9 хувиар өсөж 11.2% бол хүрээдэн. За энэ бол өнгөрөгч 5 дугаар сарын 10.1%-аас бол даруй 1.1%-аар бол нэмэгдсэн. Ийм үзүүлэлт байгаа байна. Тэгэхээр инфляцийн өсөлтийн гол шалтгаан за хүнсний бүтээгдэхүүний үн асар хурдтай өссөнтэйгээр бол холбоотой байна. За тэгэхээр хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үн өмнөх оноос 23.4%-аар нэмэгдэж за нийт инфляцийн 57.3%-ийг за буюу 6.41%-ийг бол дангаараа бүрдүүлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь 5 дугаар сарын нийт инфляцийн хагасаас дээш хэсэг нь зөвхөн одоо хүнсний үнийн өсөлтөөр шалтгаалж байна гэж үзэж болно гэсэн үг. Ялангуяа за одоо махны үнийн иргэдэд маш их дарамтыг бол учруулж байна. Тэгэхээр махан бүтээгдэхүүний бүлгийн үн өмнөх оноос 46.7%-аар бол өссөн байна. Тэгэхээр үхрийн махны үн за 54.6%, хонь ямааны мах 53.4%-аар бол тус нэмэгдсэн байна. Улаанбаатар хотод үхрийн гуйны цул махны килограммын дундаж үн нь болохоор 36,257 төгрөгт бол хүрээд байгаа юм байна. Тэгэхээр энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 69.4%-аар өссөн тоо байна. За гурил талхны үн ч гэсэн өссөн. За тэгэхээр гурил болон холбогдох бүтээгдэхүүний үн 10.6%, гомингийн үн 30.4%-аар нэмэгдсэн бас онцолж харах зүйл болоод байна. За тэгэхээр нийт инфляцид импортын барааны үнийн өсөлтийн нөлөө 2.81 буюу за 25.3% бол эзэлж байна. Тэгэхээр хэрэглээний саксны 430 нэр төрлийн барааны 55.3% нь импортын бараа одоо байдаг тул тэгэхээр гадаад зах зээлийн одоо нөхцөл байдал манай үнийн түвшинд бол шууд нөлөөлж байна гэж дүгнж болохоор байна. Тэгэхээр үндэсний статистикийн орооноос энэ 7 хоногт Монгол улсын 5 дугаар сарын инфляцийн түвшин танилцууллаа. Мэдээлэл өргөсөнд баярлалаа сувдаа. За үргэлжлүүлээд Бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгөний зах зээлтэй холбоотой мэдээллийн талаар баг зэргийн ярилццгаая. Бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгөний зах зээл олон улсын хөрөнгө оруулагчдын гол анхаарлаа хандуулж байгаа зах зээл болж байгаа. Яг гэхээр химэл оюуны салбарын гол одоо чип үйлдвэрлэгч хоёр компани бол энэ улсад байдаг. SK Hynix болон Samsung үүнтэй холбоотойгоор Kospi Index
өдөр болгол маш өндөр савлгаатай байх шиг байна. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд бас юу болоод өнгөрөв? Тийм. Косби индекс дээр бид нар 2% хөдөлгөөн ороход одоо шуурхай мэдээгээр ярьдаг байсан. Тэгэхэд одоогийн байдлаар бол бүр 8%-аар хөдөлж байгаа. Тэгэхээр Косби индексийн үндсэн гол одоо хоёр хөдөлгөгч хүч болох SK Hynix болон Samsung компани бол ерөнхийдөө Косби индексийн бараг тал нь болчиход байна. Тэгэхээр яагаад энэ хөдөлгөөн ороод байгаа юм гэхээр сүүлийн 1 жилийн хугацаанд Косби индекс бол ерөнхийдөө үндсэндээ 2025 оны 4-р сараас хойшоо 4 дахин томорчихсон ийм нөхцөл байгаа. За Hynix компани бол өөрөө бараг 1000% өссөн буюу 10 дахин өссөн. Samsung компани 5 дахин өссөн буюу 500% өссөн байна. Тэгэхээр энэ дээр илүү спекуляторуудын асуудлыг бол тодтогож ярих нь зүйтэй. За спекулятор гэж юу хэлж байгаа юм гэхээр зах зээл дээр илүү ашиг олох сонирхолтой өөртөө байхгүй байгаа бүтээгдэхүүнээр одоо арилжаанд ордог одоо тэр хэсгийг хэлээд байгаа. За тэр нь юу хэлдэг юм гэхээр надад одоо жишээ нь SK Hynix-ийн бүтээгдэхүүн буюу хувьцаа нь байхгүй байх юм бол би тэр компаниг одоо шорт хийх буюу одоо унана гэж одоо бооцоод авах юм бол энэ өөрөө спекуляц болчдөг. За хээж гэдэг ойлголт нь юу хэлдэг юм гэхээр надад хэрвээ SK Hynix байж байгаа тохиолдолд би тэрийг унана гэж одоо үзэн шорт хийх юм бол энэ хээж гэдэг ойлголт болдог. Тийм болохоор одоогийн зах зээл дээр сүүлийн 1 жил гармын хугацаанд энэхүү одоо 4 дахин өссөн ийм том индекс байгаа учраас энэ дээр маш олон спекуляторууд байгааг бол харж болно. Тэгэхээр хэтэрхий хурдтай өссөн байгаагийн дараа ямар нөхцөл болж байна гэхээр хүмүүс энийг маш хурдтай унана гэж тооцож байна. Тийм болохоор одоо илүү ийм дериватив зах зээл дээр одоо шорт арилжаануудыг бол ихэнх нээж байгаа. Тэр нь өөрөө зах зээлийг ингэж хурдтай хөдөлгөгч одоо үндсэн гол хүч болоод байгаа. Тэгэхээр Kospi индексийн хувьд бол одоо олон улсын яг энэ хөрөнгө оруулагчдын хувьд бол яг одоогийн байдлаар бол яг хараанд байна гэж ойлгож байна. Тийм учраас маш олон спекуляторууд байгаагийн нөлөөлөл нь энэ одоо нэг өдөртөл 8%-аар хөнж байгаа. Нэг өдөртөл эргээд 8%-аар өсөж байгаа энэ нөхцөлийг бол одоо баталж ийн гэж харуулж байна. За одоогийн байдлаар бол V shape гэж хэлдэг техник шинжилгээнд V shape хөдөлгөөн үүссэн байгаа. Энэний дараа бол одоо магадгүй хөрөнгөний зах зээл таатай орчин бүрдэх юм бол маш хурдтай өсөх энэ сигналыг өгч идэг. За хэрвээ хөрөнгөний зах зээл дээр одоо буюу Америк нэгдсэн улсын нөхцөл байдал хэцүү байх юм бол мэдээж дагаад Азийн зах зээлүүд бол эргээд унах хандлага руу орох ийм л нөхцөлтэй байна да. Ийхүү Солонгосын зах зээл хөдөлгөөнтэй хэвээр хэлсээр байна. За үргэлжлүүлээд бид та бүхэнд өнөөдрийн мэдээ хэсгийг бол хүргэх болно. За тэгэхээр өнөөдрийн онцлог мэдээллүүдийн хамгийн ихэнд OpenAI компани IPO-ийн талаарх мэдээлэл бичигдэж байна. За тэгэхээр ChatGPT-ийг хөгжүүлэгч OpenAI компани хөрөнгөний зах зээл хувьцаагаа нээлттэй арилжуулахар буюу IPO хийхээр Америк нэгдсэн улсын үнэт цаас биржийн хооронд нейтрал нууцлын горимтойгоор бүрдүүлж өгсөн гэсэн ийм мэдээлэл ирсэн байна. Тэгэхээр шинжээчдээ үзэж байгаагаар бол энэхүү IPO нь OpenAI компани үнэлгээг $1.80-аас давуулж магадгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр хэрэг ингэж үнэлэгдэх юм бол энэ нь за технологийн түүхэнд хамгийн том одоо хамрах хүрээтэй IPO-уудын нэг болно. За тэгэхээр хугацааны хувьд бол одоогоор тодорхойгүй байна. Компани материалаа одоо яг хөргүүлсэн бөгөөд за олон нийтэд нээлттэй арилжуулж эхлэх за нарийн тав хугацааг харах эзлэн шийдэг байгаа. За энэхүү алхам нь бол мэдээж Elon Musk-ийн SpaceX компани олонний хаалыг татсан IPO хийхээр хүлээгдэж байгаа хугацаатай давхцаж байгаа гэдгээр бас онцлогтой болж байна. За тэгээд OpenAI-ийн гол өрсөлдөгч болох Anthropic компани за мөн Wall Street-д бүртгүүлэхээр одоо IPO бүртгүүлэхээр төлөвлөж байгаа энэ үед бас гарч байгаа гэдгээр онцлогтой болж байна. Тэр үүнээс хөрөнгө оруулагчны анхаарах ёстой зүйлс гэвэл нэгдүгээр хэмэл оюунаас томоохон загваруудыг сургах, за суперкомпьютеруудыг ажилуулах дэд бүтцийн зардал өндөр байгаа учраас хөрөнгө оруулагчид тус компанийн санхүүгийн тайлан орлогын өсөлт болон хизээ одоо цэвэр ашигтай ажиллаж эхлэх вэ гэдэгт төлөвлөгөөг нь бол хамгийн түрүүнд анхаарч харах хэрэгтэй. За мөн үүний дараагаар бол одоо анх бол ашигын төлөө бас байгууллага хэлбэр байгуулагдсан OpenAI компани бол IPO хийхийн тулд за ашигын төлөөх үндсэн корпорацийн бүтэц рүүгээ бүрэн шилжих хэрэгцээ зохицуултуудаа хэрхэн толгосны бас шинжээчид анхааралтай ажиглаж байна. За үүнийг ч гэсэн хөрөнгө оруулагчид бас ажиллах хэрэгтэй гэдгийг бол зөвлөж байна. За ийхүү OpenAI, Anthropic, SpaceX компани одоо томоохон IPO-уд бол албан ёсоор хийгдэх нь бол баталгаа ажиллаад байна. Тэгэхээр ойролцоогоор энэ жил зах зээл дээр $4.80 үнэлгээтэй IPO хийгдэж магадгүй гэдэг ийм хүлээлт байна. Тэгэхээр энэ IPO ер нь цаашаага хэрхэн яаж хөрөнгөний зах зээлийг хөдөлгөх болоо гэдэг нь бол дараагийн өдрүүдэд бол нэлээд анхаарал татна тий. За үргэлжлүүлээд нэгэн чухал мэдээлэл бол Америк нэгдсэн улсын зохицуулагч байгууллагын зүгээс л энэ 7 хоногт бол гаргасан байгаа. За Америк нэгдсэн улсын зохицуулагч байгууллага бүгд найрамдахад ард улсын хэд хэдэн компаниудыг за цэргийн
байгууллагуудтай хамтарч ажиллаж байж магадгүй гэдэг мэдээллийг бол цацсан байгаа. За тэгэхээр Сувдагаас энэ мэдээллийг илүү дэлгэрэнгүй авъя. Тэгэхээр Сувда энэ ер нь ямар компаниудыг ямар үйл ажиллагаанаас шалтгаалаад ийм мэдээлэл гарах болов? За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамнаас за Alibaba, BYD болон Baidu компаниг за хиттийн цэргийн салбартай холбоотой хэмээн үзэж бол харж агсаалтанд бол оруулаад байна. За тэгэхээр энэхүү шийдвэр нь дэлхийн зах зээлд өндөр нөлөө бүхий одоо эдгээр брэндүүд үйл ажиллагаанд томоохон одоо сорилтыг бол учруулж болцсохгүй байгаа юм. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын эрх баригчид эдгээр компаниудыг хиттийн цэргийн хүчин болон за тагнуулын үйл ажиллагааг дэмжих зорилгоор технологийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэж бол үзнээсээ үдэж харж агсаалтанд бол оруулаад байгаа юм байна. Тэгэхээр харж агсаалтанд орсноор за эдгээр компаниуд Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулагчид болон санхүүгийн зах зээлтэй харилцахдаа илүү хатуу хяналт хязгаарлалттай бол нүүр тулах төлөвтэй байгаа юм. За олон улсын хинжээчд бол даваа гарагт гарсан энэхүү мэдээллийг олон жилийн турш хурцтай байдалтай байсан эцэст одоо энэ Вашингтон, Бээжин хоёрын хооронд тогтож байсан эмзэг одоо энэхүү байдлыг улам төвөгтэй болгож байна гэдгийг бол хэлээд байна. За тэгэхээр Вашингтон дахь Хятадын элчин сайдын яам уг чагсаалтыг ялгуурлан гадуурхсан шинжтэй бөгөөд Америкийн нэгдсэн улсын засгийн газар үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэтрүүлэн ашиглаж буй явдал гэж буруу шаасан байгаа. Тэгэхээр тус компани хувьцаанууд энэ мэдээллийн дараа олон улсын хөрөнгийн бирж дээр бол уналтайгаар арилжаалагдаж эхэлсэн. Тэгэхээр энэхүү үйл явдал нь зөвхөн технологийн салбарт төдийгүй за геополитикийн хүрээнд бас томоохон өөрчлөлтүүд юм бол эхлэл болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ жагсаалт нь бас өмнө нь 2019 онд за Huawei компаниас орж байсан ийм төвхт байгаа юм. Мэдээлэл өгсөнд баярлалаа Сувда. Тэгэхээр хөтөлбөрийн төгсгөл нэгэн шуурхай мэдээг та бүхэнд товч хүргэе. За бүгд найрамдах Хятад орд улсын үндэсний статистикийн орооноос хэдхэн минутын өмнө зарим статистик мэдээллүүдийг ил болголоо. За үйлдвэрлэгчийн үнийн индекс 5 дугаар сард 3.9% өссөн байна. За энэ нь за өмнөх сарын 2.8%-аас бол нэлээдгүй өндөр өсөлттэй харагдаж байгаа бол за хөрөнгө оруулагчид болон шинжээчдийн таамаглаж ирсэн 3.8%-ыг бол давсан үзүүлэлттэй. За мөн бөөний худалдааны үн сүүлийн 4 жилийн хамгийн өндөр түвшиндээ ирсэн гэдэг ийм статистик мэдээлэл бол дөнгөж саяхан хэдхэн сарын өмнө бол хэдхэн минутын өмнө бол танилцууллаа. За эдгээр үнийн өсөлтийн гол шалтгаан нь ойролт орнодод болж байгаа хямралаас шалтгаалan за логистикийн зардал нэмэгдэж байгаа гэдгийг бол тайлбарласан бол за хэмэл оюуны эдийн засагт бас үзүүлж байгаа үр нөлөө бас ингэж инфляцаар бол нэмэгдэж байна гэдэг ийм мэдээллүүдийг бол өгсөн байна. За ажлын эхэн хөтөлбөрийн лав гарагийн дугаар хүүгээр өндөрлөж байна. Тэгэхээр ажлын эхэн хөтөлбөрийн удаагийн дугаартаа хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар иргэд уулзцгаая.